За найз нөхөд нутаг гарал нэгт монголчууд та бүхэндээ анхааруулах ноцтой мэдээ нэгэн шиг байна. Техник технологи хөгжих тутам хүний амьдрал, ажил төрөл амар болдог хэдий ч төгс төгөлдөр өнгөж хязгаарч байдаггүй баталсан зарим нэгэн таагүй явдлын тухай дуулгая. Америк нэгдсэн улсын Чикаго мужийн орсон суугч 13 настай Гэби гэх жохинд эцэгх нь T-Mobile LG D500 гэж маркийн ган гарвц бэлгэлжээ. Тэгтэл харин Гэби охин уцаа цэнэглэнгээ найзтайгаа ярьж байтал уцснаас нь тог зохиж улмаар хүзүүний зүйлдээр нь цахилгаан хүчтэй дамжин хүзүүг нь түлсэн байна. Цахилгаан хүчтэй зүгээр л хайраад өнгөрсөн юм биш, бүр 2 дугаар зэргийн түлэгдэлтэй болтол нь цохиж түлсэн гинэ. Юмны гай гэж энэ. Иймэрхүү осол ганц үгээр зогсож байгаа ч юм биш. Австрал сурж байсан Филиппин бүсгүй гар утсаа цэнэглэж байхдаа утсаараа ярьж хажуугаар нь тогон залган цэнэглэж байсан ноутбук дээр ажиллаж байтал тог зохиж газар дээр амнасаа алдсан. Дөнгөж хөлд орж байсан бяцхан охин нь арзайтхан залгаатай байсан гар утсны цэнэглэгчийг амандаа хийж тогон цохилон амиалцсныг аав нь бусад сэрэмжлүүлэг болох үүднээс амь алдсан охиноо тэрэн өөлөн бай зураг авахсан зэрэг мэдээллүүд цахим ертөнцөөр цуурсаар байгаа. Гар утсгээ жижигхэн хэмжээтэй хэдиж хүний амь насыг хөнөөх чадaltaй энэ хэрэгсэлтэй та нар нь туйлын болгоомжтой харьцаарай. Цэнэглэгчээ тогон залгаатайгаар бүү орхи. Утсаа цэнэглэж байхдаа дуудлага бүү ав. Хүчлэл залгаатай байгаа электрон хэрэгсэлтэй хамаагүй бүү харьц. Бяцхан үрсээ хаана юу хийж явааг анхаарч учирч болох аюулыг чадлаараа сайн ойлгов. Нэгэнт хэрэглээ болсон цахилгаан хэрэгсэл гар утс компьютергүйгээр амьдрах аргагүй болсон тул сонор ширэмжээ өндөрсөж хашир хянуур байцгааж аюул асалгүй ажил өрцгөөдөө монголчууд минь.